10 минут гэд барьдаг байхгүй би. Тэгэхээр ер нь бол угаасаа л асуудал хүн болгон зовлонтой, хүн болгон л ямар нэгэн хэмжээгээр өвчтэй, ямар нэгэн хэмжээгээр санхүүгийн асуудалтай байгаа. Тэг хүмүүс надад асуулдаг л да. Миний үеийн одоо яг ингээл амьдралынхаа төлөө хоёлаа зүтгэл хүүхд мөгтөө ингээл амьдрал нь яг ингээд шат шатаар ингээд ахаа явж байгаа хүмүүс, таньдаг хүмүүс. Хэцүү вэ нүү өвчтэй хүн ийм залуудаа хоёр хүүхдийн хажуур өвчтэй хүн асархаар ямар байдаг вэ гэд би тийг хэлдэг. Нэгдүгээр манай нөхөр тийм сүртэй асаргаанд ороод хэвтрийн хүн болоогүй. Тийм болохоор ингээд хоёр үл дээрээ босоо явж ийн эрүүл ухаантай. Гэхдээ яг эмчилгээнийхээ үеэр бол хэвтэртэл орж исэн хэдэн сарын хугацаа бол байгаа. Тэгээд тэр үед бол манай ээж аваас ахуулаад нацгийн талынхан гээд маш олон хүмүүс тусалсан. Тэгээд тэр үед би дөнгөж төрсэн нэлэх битэй байсныг хэлэхгүй. Маш олон хүний тусламжийн үр дүнд манай нөхөр ингээд тэр эмчилгээг тавсан, ийм эмчилгээг тавсан. Зовлон жаргалыг хүн ганцаараа туулна гэж байхгүй, амьдралыг ч бас ганцаараа туулна гэж хизээч байхгүй. А гэхдээ хүн би чиний хажууд зоохгүй, тийм учраас би өөрийнхөө сонголтыг хийгээд өөрийнхөө аз жаргалын төлөө явна гэж бас бүрэн эрэхтэй. А гэхдээ хүн болгон адилгүй. Хүний ямар нэгэн хийсэн сонголтын төлөө өөрийнхөө ч бай өрөөлийн бусдын төлөө хийсэн сонголтын төлөө дүгнээд буруутгах гэдэг бол үнэхээр хамгийн буруу зүйл чинь тэр ах гэж би бодож. Хүн болгон ингэж боддог үг би мэдгүй байна гэхдээ би тэгэж боддог. Ингэж бодохыг зүгээр илүү үздэг. Яг энэ бас өрөөсгөл очиж дутагдaltaй санагдаж магадгүй. Би өөрийгөө тунтчаар 80 наслын гэж бодох юм бол би одоо ингээд 40% насалсан байгаа байхгүй юу? Утгагүй ингээд 80 насныхаа 50%-ийг хэдэн жилийн дараа насалчихна. А тэгвэл надад ингээд юу байх хэрэгтэй вэ гэхээр 80 наслахын тулд нэгдүгээр эрүүл мэнд маань 40 хүртлээр би за 40%-ийг нь эрүүл мэндийн 40% хэрэгэлсэн. Тэгээд үлдсэн эрүүл мэнд хүч чадал, тамир тэнхээ потенциал, санхүүгийн байдал, амьдралын боломж болцоо гэх бүх зүйл маань 80 хүртэл маань хүрэлцээтэй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй юу? Тийм болохоор би ямар нэгэн зүйлд улаарын галзуу юм шиг дайрдаггүй. Ямар нэгэн зүйлийг авахын төлөө эрч хүч, санаа бодол бүх зүйлээ тэр зүйлээр эзлүүлэхийг би бас хүлийн зөвшөөрдгөө өөртөө. Хүлийн зөвшөөрдгөө хэрэг өсөртэй хөгшин сонсогдож магадгүй би зүгээр миний явах зам хол би 80 хүртлийн мэдээж хэрэг энэ амьдрал шунаал 80 хүрэх гэдэг юм биш. Юу гэж бодож байгаа гэхээр 80 хүртлээр би хоёр хүүхэд маань ийм болно, миний амьдрал ийм болно. За би ингээд энэ мөрөөдлөө биелүүлэн тэр тхийгийг үзүүлээд эдэн насандаа биелүүлэн гээд бүгдийг нь ингээд 80 хүртлээр тараацсан. Залуу насандаа бол би эрүүл хүүхэд гаргах, эрүүл хүүхэд өсгөх, өөрөө бас эрүүл байх. Дээрээс нь залуу насандаа хийх зүйл гэдгийг ингээд хойрлцсан байгаа. Тэгээд эдгээр насандаа өтөл насандаа ч гэдэм үү бүх зүйл амьдралынхаа бүх өдрүүдэд хийх зүйлээ байлгахын тулд би бүх зүйлээ нарийн төлөвлөгөөч гэсэндээ ерөөхдөө ингээд бодцоо амьдэрдэг байхгүй юу? Тэгээд сайн санагдаж магадгүй. Тийм болохоор би тэр хүртлээ хамгийн сойр зүйл миний эрүүл мэнд байхгүй юу? Би өнөөдөр маш их дасгал хийгээл, маш их бүжгэр хичээллээл, үе мөчөө нэг 10 жил хэрэглэх ёстой үе мөчнийхөө мөгөөсийг би 5 жилд нь нэтгэдэг хөдөлгөөн хийгээд илэгдүүлээд үлдсэн 5 жилийг нь яаж өнгөрөх үү, өвдөж зовж өнгөрөх үү, эсвэл хаалганд орж өнгөрөх үү гэдгийг хүн болго өөрөө ингэ сонгох хэрэгтэй. Чи гар хуруугаа, эсвэл толгоогоо, эсвэл энэ биеэ хэдий хэмжээнд тултал нь ашиглаж ядрааж зовоо тэр хэмжээгээр илэгдэл хорогдол үүснэ. Тэр хэмжээгээр нас богиносно гэж би боддог байхгүй юу? Ер нь энийг би бодоод нэг олцсон юм биш. Ойр хавийн олон жишээнээс хараад гаргасан дүгнэлт. Энэ зөв чийж болон буруу чийж болно. Гэхдээ гол нь тэрэндээ биш. Амьдрах хэрэгтэй, амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгээ бас амар тайван байх хэрэгтэй гэд амьдрал маш олон нүдэнд харагдахгүй материал